Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн гарахад мэндийг хүргэж байна. Бибилүүдийн залуус нэвтрүүлгийн хамт олон яг энэ цаг мөчид дараагийнхаа сургууль дээр ирсэн байна. Тэгэхээр хоёр дахь дугаарда та бүхэндээ зохиомжтой сургуулийг сонгон оролцуулах гэж байна. Одоо бид яг лээ. Тэгэхээр одоо яг өмнөхийн дугаартай адилхан бид нэр энэ урилга сургуулийнхаа удирдлагуудтайгаа оруулж өгөх байгаа. За тэгэхээр яг одоо сургуулийн Hello again to all my friends. Together we can play some rock and roll. Hello again to all my friends. Together we can play some rock and roll. Hello again to all my friends. Together we can play some rock and roll. Hello again to all my friends. Together we can play some rock and roll. Hello again to all my friends. Together we can play some rock and roll. Hello again to all my friends. Together we can play some rock and roll. Биш амар гочтой уулзсан. Сууж байна. Гур чадварыг хэлчихсэн. Тэгэхээр амар гочтой уулзаад байна. За сайн байна уу? Сайн байна уу? Тэндийн өдөр мэндийг хүргэе. Хамбол төгш тий. Манайх Бибилүүдийн залуус нэвтрүүлгээс явж байна. Залуус нэвтрүүлэг маань яг нэг юм бодит шоу нэвтрүүлэг байгаа. Тэгээ танд оролцох оюутнуудаа та танилцуулах тий. Энэ үйлчлэгээс хүлээж авах нь. За баярлалаа. За та Амжилтсан бидний өссөн өдөр тэмцтэй танилцсан. Тэгээ одоо анги болон дээр очно. Ер нь аль курсын ямар мэргэжтэй оролцож байна. Өөрөөр хэлсэн 110. За 401 тавилан гэж байна. За манай хүлээж авсан байнаас баярлалаа. За энэ сайхан нэвтрүүлгийг зохион явуулж байгаа PP телевизийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье. За PP телевизийн залуус нэвтрүүлгийн хамт олонны урилгыг хүлээж авсандаа баяртай байна. Ажил үйлсний өнөр амжилтыг хүсье. Яг одоо миний ажил ангийнхнаас суус маань би ганцаар танаа босоо байна гэж ангийнхнаа фитнес хэлцээ авчи залуус нэвтрүүлэх оролцох хамт юм байна. Хоосын зөвлөж ашиглаж байгаа бодол ус эдэн дайр манай телевизээс зөвлөж байгаа болгоцлоо байна. За ингээд аваачих үү? За телевизээс зөвлөж байгаа дом басан сүрнэ. Нэг мэрцэр манай. Ханзээ. Хамтартай. Би хөдлөх чадвараа байна. Энэ чанар дээр яахгүй те. За ингээд бид ингээ ангийнхантайгаа танилцсан шиг хутлааж сууж өгч болно шүү дээ те. За ангийнхантайгаа танилцсан гой нөөцтэй өрмөц хөвгтүүд байна. За багийн ахлагчаа гаргасан уу? Манайхаа. За манай багийн ахлагч нэр хэмлээ. Баасан сүр. За баасан сүр. Мэдээж багийн ахлагч юм чинь бусдаасаа өөр өрмөц л байгаа гэж би өвдөө бодож юм те. За танаа багийн нэр юу вэ? Манай багийн сургуулийнхаа нэр өгөө зохиомж гэж нэрсэн ба. Сургуулаараа нэрсэн мөн үү? Багийн урайны үйл бүгд амар юм байна. Хүчтэй гэж хэлээд байна. Бид шинээр дүүрийг бичсэн. Бид бүгд бичсэн. Тэгэхээр залуус нэвтрүүлэг бүгд бичсэн болно. Ангийнхантайгаа танилцсан. Өдөртөмж хүлээн аваад бидэнд бас залуус юу гэж бодож за танай ингээд юу сая ам бодож байгаа. За энэ ангийнхаа орноо Тэгээд ер нь ямар гоё зүйл санагдсан шүү дээ. Зүгээр яг залчт ингээд юу уриалгаа ингээд хэлээд одоо өөрөө санаад. Сүүлийн залуучууд бид бүхэн суралцаал байдаг тийм үү? Асраг залуу нас цаг хугацааг бид хүн сурахад зарцуулж өнгөрүүлдэг гэтэл за сайн яаж гурсаар гिचэр залуучууд маань суралцж байгаа тэр диплом тэр өөрийнхөө тэр үнэлэмж тийм ээ өөрийнхөө тэр зорилгыг мартаад өөр юм хийгээд байгаа юм л гэж бодож байна. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр 2-3 дээд сургууль төгсчөөд 2-3 диплом барьчаа том сургуулийн тийм ээ тэгээд цэвэрлэгч, үйлчлэгч, таксины жолооч хийгээ яваад байгаа. Тэгэхээр энэ нь бас надад амар имзэглүүлж байдаг. Зарим нэг нь өөр тис өөр юм хийдэг те.
одоо мэрэгчлээс тийс өөр юм хийдэг. Тэгвэл яг энэ тал дээр манай лавгагийн хувьд юу гэж бодож байна? Хамгийн даруухан залгуур шалгаж чад байна. Тэгэхээр зохиомж багийн. Тэр чиний хувьд яг юу гэж бодож байна? Ер нь энэхүү тал дээр чи бас нэг хүн тийм ээ хүмүүс байнга юм бодож байдаг. Яг лавгагийн бодол юу вэ? Энэ тал дээр болохоор хүмүүс дипломыг бол яаж бол сураач авч бол мөнгөөрч авч болно шүү дээ. Яг ингээ 2-3 сургууль төгсөөд тэгээ суралцж байгаа хугацаанд толгоондоо юу хийж авсан тэрэг өрөөл ажил ордог л байна. Тэгээ юу ч хийж авч чадаагүй тэгэл ажлын байр дээр гарч голөгдоод тэгэл нөгөө цэвэрлэгч тэр гэл. Тэгээ зарим нэг хүмүүс нь тэр төгсөөд өөр ажил хийж тэр ажил нь яг сургуульд орохдоо энэ мэрэгчлэр сурнаа сонирхолтой гэж сурчаа тэгээ төгсөөд тэр сонирхол нь өөрчлөгдөх юм уу. Тэгэл өөрөөсөө төгсөөд сонирхол өөрчлөгдөнөөр би одоо лавгууд ингэж бодож байна. Төгсөөд сонирхол өөрчлөгчлөө тий. Тэгэхээр баг сурахгүй байж байгаа сонирхлоо яг хүлээж агаад сурцсан дээр юм уу? Их тийм үг бол биш л. За уучлаарай би жоохон шокнд оролцлоо тий. За энэ залуугийн хувьд юу гэж бодож байна? Саяны талаар уу? Яг сая миний асуултын талаар. Тэр яг мэрэгжил эзэм шийдвэрс төгсчөөд өөр ажил хийж ийн гэдэг. Тэгэхээр тэр мэрэгжилдээ сонирхолгүй сураад төгссөн байж болох юм л да. Хар гэрийн одоо чи энд сураад энийг тий. Ямар ч сонирхолгүй байхтан сур чи энийг л сурах хэрэгтэй төгсөөд чамд ирээдүйтэйгээд өөрөө сонирхолгүй тий хүчээр төгсчөөд тэгээ сонирхолтой ажил нь жолооч ч юм уу. За сэвэрлэгч ч юу юм бэ? Тэгэхээр ингэж байгаа шүү дээ. Одоо жишээ нь яг зөвлөлтөө бас зарим нэг нь асар том дарамт шахалт шаардлагын дотор бас өөрийнхөө амьдралыг шийдвэрлэдэг залуучууд байгаа тий. Ааха. Тэгэхээр бас залуучуудын үзэл бодол гэдэг яг л өөр байдаг нь эндээс харагдчихлаа юм л да. Энэ сэтгүүлч зурлаач ангид ороод ирсэн байна. Тэгэхээр ер нь сэтгүүлч зурлаач гэдэг яг энэ ангийн хувьд авч үзүүлдээ яг энэ сэтгүүлч мэрэгжил яг бусад мэрэгжлээс яг юугаараа давуу талтай юм бэ? Чиний энэ болохоор энэ бол тухайн хүмүүс үстэй ингэ сонирхдаг. Тэгээ би бол сэтгэл зурлаач ангид орсон байгаад байж байгаа. За би хизээний ирээдүйд би ажлын байрны харна. Тэгээ би бас өөр зурлаач юм гэх хэрэгээр би байна. Тэгээ би мэрэгжлээс за бусад мэрэгжлээс яг юугаараа давуу талтай? Тэр нь давуу талтай гэх юм бол одоо юу сурч юу үзэх тэр нь давуу. Бус таймуудасаа бус таймууд зурлаач тэгээд гайдлын багтын тэгээд миний гал тэр бас оочсан юм лээ. Тэгэхээр одоо зарим нэг сони хэвлэлүүд тэгдэг те. За сэтгүүлч тэр гэж бичсэн байдаг. Тэгээд яг тэрний сони хэвлэлийн дагуу шар хэвлэлүүд асар худлаа мэдлэлийг түгээдгээ гэж тэгдэг л те. Тэгэхээр ерөнхийдөө сэтгүүлч хүний гол онцлог нь миний хувьд бол бодож байна. Зөвхөн үннийг бичих юм болов те. Сүүлийн үед айгүй худлаа мэдээлэл. За ялангуяа цахим ертөнцөөр асар худлаа мэдээллүүд игдүүлсэн те. Тэр нь тэрийг хутгалж яадаг. Тэгээд яг үнэн дээр тийм юм хэзээ ч болоогүй байдаг. Тэр энэ тал дээр ерөнхийдөө юу гэж бодож байна? Миний бодлохоор одоо ингээд цаанаас нь ингээд одоо ямар нэг одоо читэй тал мэдээллийг одоо албан чухлаж болно ш. Тэр хүн амьдрахын төлөө зүтгэж байгаа юм чи мөнгө авахын төлөө ч юм уу сүсээгүй байж болно. Тийм учраас сэтгүүлчтэй бас нэг юу илүү илүү таатай гэсэн чинь бидний редакцийг нь хараад тэгээд чи ТV юм дээр одоо яг брэндинг тастай гэх хэрэгцээ байгаа шиг нэг чи тэн дээр очиж болохгүй явахгүй гэдэг юмдээ мөнгө өгдөг сквад юм таамагдаг тийм нэг хашаасаа Ямар ч энэ нэвтрүүлэгт орж байгаа баяртай. Залуусууд хичээлөөтэй үйл явдлаар ч юм уу, дээгүүр ч юм уу, үгээ хэлж боломжийг олгож байгаа дэлгэцэн ийм нэвтрүүлэг маш их таалагдсан. Одоо сонин дээр одоо нөгөө зарим мэдээлэл гардаг шүү дээ. Бүр тэнэр брэнд алдаа гардаг. За тэрний брэнд алдаа гардаг юм лээ. Гэхдээ болтой нөгөө сэтгүүлч мэрэгжил өөр сэтгүүлчтэй юм болох юм бол үнэнд хамгийн анх мэдээлэл өгөх юм байна. Хэдий бодлоо өнгөрсөн сэтгүүлч хүн үнэн гэдгийг мэдж байгаа. Гэхдээ хамгийн гол нь зарим зүйл дараа цэнзургүй ханддаг юм шиг боддог. Гэхдээ бол үнэнд хамгийн ойрхон хэмэрж хэмжээс бас сонгосон гэж бас боддог. Тэгээд хамгийн гол нь төгсөөд нөгөө өөр ажил хийж нэгээд гисэн шүү дээ. Одоо сайн боловсон хүчин төгсч болон бас яг тэр хүлээн авч албан байгууллагаас
шаардлагагүй байж болно. Яг тэгэхээр яг тийм их ашиган бодоод хэтэрхий тийм нөгөө нэг бизнес тал руу орсон тийм байгууллагаас зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг аль аль нь бас бодох хэрэгтэй гэж байна. Тэгээс хувийн сургууль, улсын сургууль гэдгээр бас хүмүүс ялгарлан үзээд байдаг шүү дээ. Миний бодлоор жишээлбэл 70 төгрөг хүртэлтэй гэсэн нь улсын сургуулиудыг төвлөж байгаа бол хувийн сургуулиудыг сүүлд ороод гэдэг. Би ингэж улсын сургууль, хувийн сургууль гэж ялгарлалтыг би гайхаад байна. Тэгээс маа сургуулийн хөшлөж нэгдэг байхгүй. Яг сэтгүүлч хүн гэх юм маа сэтгүүл зүйн техник хэлчээр авч гэжсэн байхгүй. Би сэтгүүлч хүнийг зургатаар ингээд юм рекламадаад тийм юм тийм тэдэн үдэ гэж ингэж хямдарсан байна гээд сэтгүүлч хүн хийж авчих юм би гайхаад идэв гэж бас иржсэн. Тэгээ бас сэтгүүлч хүн яг үннийг бичих хэвээр бодит мэдээллийг бусдад түгээх хэвээр гэж намайг мөрдөлт дараа ярьчих юм. Тийм маа сургуулийн багтаа бид нар тийм зүйлийг сургадаг. Тэгээс яг нэг 10 үрийн хаалгаас болж бас нэг түүний сэтгүүлч ахын жисэн надад 10 үрийн хаалгаас тийм хөтлөгчийн түүний хөтлөгчийн явцлаас нэг яаж ш 10 үрийн хаалгаас болж хүмүүс нэг яг диплома бариад очтол бас тийм 10 үрийн хаалгаас очиж ажил авахгүй нэрийг бас мөнгөөр юу ч мэдэхгүй хүмүүсийн дэргээд хүмүүсийг бас мөнгөөр бас ингээд ажил аваад шүү дээ. Би бас тэрнээс аяг гайхдаг. Тэгээс 10 үрийн хаалга одоо юм жоо байлгүй яасан юм бэ? Дээд хүмүүс гэж хэлмээр. Тэгээ яг энэ нэвтрүүлгийн удирдамжийг юу бодож байгаа юм? Нийгэм толгомдож байгаа. Одоо бидний өдөртмөн амьдрал толгомдож байгаа асуудлууд энэ дээгүүр сууж байгаа хүмүүс хүрэхэд оршноо гэж. Тэгээ орсон гэж ойлгосон. За зохиомж дээд сургуулийн сэтгүүлч зураглаач ангийн оюутнууд та бүхэн энэхүү дуу хоолойг залуучууд хүргэх ёстой. Тийм ээ. Бид бүгдээрээ нийлээ дараачихаа дугаараас олон зүйлийг залуустай хүргэх ёстой. Яг ийм нэвтрүүлгийг санаачлаад хийж байгаадаа бид нар ч гэсэн баяртай байна. Та бүхний дуу хоолой ингээ хүргэж байгаа. Тэгэхээр би бас нэг за бид нар хар хэмжээндээ ярьлаа тий. Одоо харын ахуул дарамж хагаал тий. Тийм учраас одоо гэгэл юм байна. Залуус нэвтрүүлгийг үзэж байгаа бүх залуустай хандаж хэлэхэд залуу насаа тийм муу муухай зүйлийг хийж бүтээх биш харин бүх зүйлийг гэгээлгээр харж бүх юм сайн сайхнаар бодож бүх зүйл гоё бүх зүйлийг болохгүй талаас нь биш болох бүх талаас нь харж бүх зүйлийг гоё өдрөг гэгээлгээр хараагаасай гэж хэлж байна. Олон улсын бизнес технологийн зохиомж дээд сургууль маань 1999 оноос эхлэн 4 тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Шадралыг боловсон хүчтэйг одоо бэлтгэж гаргадгаараа онцлог юм аа. Миний хувьд гэх юм бол зохиомж дээд сургуульд орж ирсэн амар бахархтай. Их мэдээж хэрэг эхлээд орж ирэхдээ ямар жижигхэн сургууль гэдэг нүдээр харж ирсэн. Бүх их зүйлийг гадны хөнгөн талаас нь харж ирсэн. Тэгээд цаашдаа сураад би мужгүй 2 жилийг үзнийхээ хувьд ярихад гэх юм бол би өөрөө телевизээс сэтгүүл зураглаачаар сурдаг. Би дахин хошсон мэргэжлээс сурдаг амар баярлдаг. Тэгээд манай сургуулийн багш нар ч гэсэн нэлээд олон кинонд өөрсдийнхөө уран бүтээлийг мөнгөж чадсан телевизийн ерөнхийдөө уран бүтээл гэх юм бол тэгээд багш нарын хувьд ч гэх юм бол ерөнхийдөө чадварлаг багш нар ажиллаж гэж боддог. Аргагүй манай бас орчин үеийн залуучуудын сэтгэл эмзэглэж байгаа зүйлс маш олон байгаа. Тэр болгоноогоо хэлэхийн тулд залуучуудаас асар их эмоц, эрч хүч, за өөрийнх нь дотоод сэтгэлийн тэр их нөөц бололцоо шаарддаг. Тэгээд баскетийн хэсэг уйраалаа бас ингээд өөр ингээд юм бодоход хүргэж байна. Залуучуудын маань хэлсэн дуу хоолой та нарт хүрсэн байх гэж бодож байна. Тэгэхээр PB телевизээс зохион байгуулж байгаа залуус бодит шоу нэвтрүүлэг маань ерөнхийдөө яг л энэ зорилгыг удаад тавьдаг. Яг хилээд байгаа шиг зүйл байгаа. Тэгэхээр бүгдээрээ өмнөө тавьсан зорилготой бай. Зам мөн дээрээс нь зөвхөн бид бүхэн өдөр болгон өөр өөртөө гомдол тийм ээ гутрал тэр болгоныг ярих биш. Түүнийгээ засъя нийлээд хамтраад өөрчлөе гэсэн зорилготой байгаа. Бүгдэнд нь маш их баярлалаа залуусаа. To all my friends, together we can play some rock and roll. Бидний бүгдийг хүслээ.
can play some rock and roll. Hello again to all my friends. Together we can play some rock and roll. Hello again to all my friends. Together we can play some rock and roll. Hello again to all my friends. Together we can play some rock and roll. Hello again to all my friends. Together we can play some rock and roll. За тэгэхээр бид бүхэн энэ удаагийнхаа дугаарыг 2 дахь дугаараа та бүхэндээ олон улсын бизнес технологийн зохиомжтой сургуулиас бүхэн хүргэлээ. Үнэхээр галзахтай ангийнхан байна. Тэгэхээр багш нар ч аюул гоё илгэмсэг тийм ээ хүлээн авлаа бид нарыг урилгын маань үнэхээр гайхалтай аваад тийм тэгээд бидний энэ хийж байгаа энэ залуус нэвтрүүлгийн маань бас дэмжиж тийм аюул сайхан дэмжиж байна сэтгэл санаагаар урмаар дэмжиж байна за оролцож байгаа анги хамт олонны хувьд гэх юм бол сэтгүүлч зураглаад операторын ангийнхан маань ерөөхдөө 20 дугаар курсын залуус тийм ээ гэхэд бас үнэхээр өөр өөрсдийнхөө тэр ирээдүйг өөрөөр харсан өөр өөрсдийнхөө өөрөөр ойлгосон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадсан гайхалтай хамт олонтой бид хүний мөчл хамт байлаа. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Эх 7 хоногт 2 сургуультайгаа эдэн уулзлаа. Түр баяртай. Баяртай. Rude boy bass, mash up the place.